Эмийн гажнуулаа бүртгэн мэдээлэх үйл ажиллагаа. Монгол улсад эмийн аюулгүй байдлыг дараах хууль журмаар зохицуулдаг, үүнд эмийн талаар төрөөс баримтлах бодлого, эм эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, эрүүл мэндийн сайдын 2013 оны 415 дугаар тушаалаар батлагдсан эмийн гажнуулаа болон аюулгүй байдлын мэдээллийг бүртгэн мэдээлэх журам мөрдөгддөг. Эмийн гажнуулаа болон аюулгүй байдлын мэдээллийг бүртгэн мэдээлэх журмын гол зорилго нь эмийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд эмнэлгийн мэргэжилтнүүд, эрүүл мэндийн байгууллага болон эм хангамжийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, улмаар эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эмийн гажнуулааг бүртгэн мэдээлэх үйл ажиллагааг тогтмолжуулахад оршино. Мөн эмийн гажнуулааг бүртгэн мэдээлэх болон улсын бүртгэлд бүртгэгдсэн эмийн аюулгүй байдлын мэдээллийн тайланд эрүүлэх үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулахар заасан. Иргэд эмчлүүлэгчид эмийн гажнуулаа илэрсэн тохиолдолд үйлчлүүлж буй эмнэлэг болон эмийн санд хандна. Амарчих газар нэгдсэн эмнэлэг, бүсийн онцлогоо эмчилгээний төв, эмнэлэг тусгай мэргэжлийн төвүүдэд хэвтэн эмчлүүлж буй иргэдэд эмийн гажнуулаа илэрсэн тохиолдолд эмийн эмчилгээг зохицуулах хороо, гажнуулааг мэдээллийг цуглуулах, бүртгэх, хилэлцэж үнэлэх асуудлыг хариуцаж ажиллана. Өрхийн эмнэлэг, эрүүл мэндийн төв, сум тусганы эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт үйлчлүүлж буй иргэдэд гажнуулаа илэрсэн тохиолдолд тухайн эмнэлгүүдийн гажнуулаа аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн гажнуулааг бүртгэн аймаг нийслэлийн эрүүл мэндийн газарт мэдээллийг хүргүүлнэ. Эмийн сангаар үйлчлүүлсэн иргэдэд эмийн гажнуулаа илэрсэн тохиолдолд тухайн эмийн сангийн гажнуулаа аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн тохиолдлыг бүртгэж аймаг нийслэлийн эрүүл мэндийн газарт мэдээлэх үүрэгтэй. Эмийн эмчилгээний зохицуулах хороо болон аймаг нийслэлийн эрүүл мэндийн газарт бүртгэгдсэн эмийн гажнуулаа мэдээлэх хуудасаар эрүүл мэндийн хөгжлийн төвийн эм эмнэлгийн хэрэгслийн хилтэст эрүүлэхээр журмалсан байдаг. Эм эмнэлгийн хэрэгслийн хилтс нь гажнуулааны мэдээний нэгдсэн санд бүртгэх, гажнуулааны талаар эмнэлэг, эмнэлгийн байгууллага, эмнэлгийн мэргэжилтнүүдэд эргэн мэдээлэх, мөн олон улсын эмийн хяналтын хөтөлбөрийн төвд мэдээлэх, иргэд байгууллагыг мэдээллээр хангах үүргийг гүйцэтгэдэг. Бүртгэгдсэн эмийн гажнуулаа нь ноцтой хүнд хэлбэрийн гажнуулаа болон хүнд дунд зэргийн гажнуулаа аль нь болохоос үл хамааран гажнуулааны мэдээллийг хүний эмийн зөвлөлийн эм судлалын салбарт зөвлөлт танилцуулж, гажнуулааг үнэлэх, баталгаажуулах, шаардлагатай зөвлөмжийг гаргах үүргийг эм судлалын салбар зөвлөлт гүйцэтгэн. За хүнд ноцтой гажнуулаа илэрсэн тохиолдлыг хүний эмийн зөвлөлд асуудлыг танилцуулж, хүний эмийн зөвлөлөөс зохицуулалтын шаардлагатай арга хэмжээний шийдвэрийг гаргаж, эмийн аюулгүй байдлыг хянаж зохицуулдаг. Эмийн гажнуулаа болон аюулгүй байдлын мэдээллийг бүртгэн мэдээлэх журмын дагуу хөнгөн дунд зэргийн гажнуулааг ажлын 15 хоногт багтаа мэдээлнэ. Эмийн ноцтой хүнд хэлбэрийн гажнуулаа илэрсэн тохиолдолд ажлын 7 хоногт багтаа мэдээлэхээр заасан байдаг. Эмийн гажнуулаа аюулгүй байдалтай холбоотой асуудал илэрсэн тохиолдолд түргэн шуурхай мэдээлэх нь хамгийн чухал юм. Учир нь олон иргэдэд дахин эмнээс шалтгаалсан эрүүл мэнд, эдийн засгийн хохирол учрахаас урьдчилан сэргийлэхэд эмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх үйл ажиллагааны гол чухал хэсгийн нэг юм. Эмийн гажнуулааг эрүүл мэндийн сайдын 415 тоот тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан хуудасаар бүртгэж мэдээлдэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон эмийн гажнуулааны хяналт зохицуулалт сайтай улс орнуудад гажнуулааны хуудас нь дараах асуултуудыг зайлшгүй хамруулсан байхыг зөвлөмж болгодог. Үүнд юуны түрүүнд эмчлүүлэгчийн мэдээллийн хэсэг, өвчний түүхийн дугаар, өвчтний овог нэр, хаяг, холбоо барих хаяг, хүйс,
төрсөн онцлог болон нас биеийн жин өндөр гэсэн мэдээллүүдийг зайлшгүй багтаасан байх шаардлагатай. Уг мэдээллүүд нь эмийн гаж нөлөө, эмийн эмчилгээний алдаатай холбоотой асуудлуудыг илрүүлэхэд үнэтэй мэдээлэл болдог. Мөн өвчний тухай мэдээллийг зайлшгүй багтаах шаардлагатай байдаг. Үүнд өвчний онш, өөрөөр хэлбэл тухайн эмийг хэрэглэсэн шалтгааныг тодруулахад оншийг зайлшгүй тэмдэглэсэн байх шаардлагатай. Үүнээс гадна дагалдах өвчний оншийн байдлыг гаж нөлөөний хуудсанд зайлшгүй бүгэлсэн байхыг зөвлөмж болгодог. Эмийн мэдээллийн хэсэгт гаж нөлөө үүсгэсэн сэжигтэй эмийн тухай мэдээллийг дэлгэрэнгүй багтаасан байхаар зөвлөмж болгодог. Үүнд эмийн худалдааны болон олон улсын нэршил, эмийн хэлбэр, эм хэрэглэсэн арга зам, эм хэрэглэсэн заалт, эмийн тун, эм хэрэглэж эхэлсэн огноо, эм хэрэглэхээ зогсоосон огноо, эм хэрэглэсэн нийт хугацаа зэрэг мэдээллүүд багтаасан байгаас гадна тухайн сэжигтэй эмтэй хамт хэрэглэсэн эмүүдийн мэдээллийг эмийн нэр, хэлбэр, тун, хэрэглэсэн хугацаатай нь бүртгэж мэдээлэхийг зөвлөмж болгодог. Гаж нөлөөний тухай мэдээллийн хэсэгт гаж нөлөө илэрсэн огноо, илэрсэн шинж тэмдгийг тоочж бичнэ. Мөн эм хэрэглэхээ зогсоосны дараа гарсан гаж нөлөөнд ямар өөрчлөлт гарсныг тэмдэглэсэн байхыг зөвлөмж болгодог. Тухайлбал эм хэрэглэхээ зогсоосны дараа гаж нөлөөний шинж тэмдэг арилж эдгэрсэн, шинж тэмдэг багассан, эсвэл шинж тэмдэг өөрчлөлт ороогүй, шинж тэмдэг улам нэмэгдсэн болон дахир дутуу болон нас барсан гэх мэтчлэн эм хэрэглэхээ зогсоосны дараа эмнээс шалтгаалж ямар үр дүн гарсныг тэмдэглэхийг зөвлөдөг. Хэрвээ тухайн гаж нөлөөний шинж тэмдэг нь лабораторийн болон багжийн шинжилгээгээр батлагдсан бол тухайн шинжилгээний хариуг хавсрахыг зөвлөмж болгодог. Хэрв тухайн эмийг дахин хэрэглэсэн тохиолдолд гарсан өөрчлөлтийг мөн тэмдэглэхийг зөвлөмж болгодог. Хамгийн сүүлд мэдээлэгчийн хаяг, нэр, мэргэжил, холбоо байрах хаягийг дэлгэрэнгүй тэмдэглэхийг зөвлөмж болгодог. Мөн гаж нөлөөг мэдээлсэн байгууллага мэдээлсэн онцгор чухал байдаг. Эдгээр мэдээллүүд нь гаж нөлөөний мэдээллийг үнэлэх, зохицуулалтын арга хэмжээ авах, эрх үүрэг бүхий байгууллагуудаас эргэж тухайн мэргэжилтэнтэй холбогдож гаж нөлөөний талаар болон бусад холбогдох мэдээллийг дахин лавлаж асуухад зайлшгүй шаардлагатай байдаг. Монгол улсад мөрдөгдөж буй эмийн гаж нөлөө болон аюулгүй байдлын мэдээллийг бүртгэн мэдээлэх журмаар батлагдсан эмийн гаж нөлөөг мэдээлэх хуудас нь дээрх Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон бусад орнуудын зөвлөмж болгосон мэдээллүүдийг бүрэн багтаасан хуудас байдаг. Эмийн гаж нөлөөг мэдээлэх хуудсан дээрх мэдээллүүдийг бүрэн бүглэж хугацаа алдалгүй зохих байгууллагад мэдээлэх нь хамгийн чухал юм. Гаж нөлөөний хуудсанд багтсан мэдээллийг бүрэн бүгэлснээр гаж нөлөөний тохиолдол болон сэжигтэй эм хооронд шалтгаан хамаарал байгаа эсэх эмийн судлагдаагүй болон ноцтой гаж нөлөөг илрүүлэх, эмийн гаж нөлөөний хүнд хөнгөний зэргийг тогтоох, гаж нөлөөний хэлбэр, эмнэлзэн шинж тэмдгийг тодорхойлох, гаж нөлөөний улмаас эрүүл мэндэд ямар хэмжээний хохирол учирсан болох болон гаж нөлөөний талаар зохицуулалтын ямар шийдвэр гаргах шаардлагатай зэрэгтэн шинжилгээ хийх боломжгүй өртдөг. Гаж нөлөөний хуудсанд багтсан мэдээллийг бүрэн бүгэлснээр эмийн аюулгүй байдлын бусад асуудлуудыг илрүүлэхэд чухал ач холбогдолтой. Тухайлбал эмчилгээний алдаа, эмийн заалтын бус хэрэглэсэн эм, тунгийн алдаа, эм хэрэглэх аргын алдаа, нас үүдэлтэй эмчилгээний алдаа болон эмийн харилцан нөлөөллийн асуудал байгаа эсэхийг илрүүлэх, мөн эмийн чанартай холбоотой чанаргүй бүтээгдэхүүн, хуурамч болон улсын бүртгэл бүртгэгдээгүй эм хадгалах, тээвэрлэх, гормын алдаатай холбоотой аюулгүй байдлын асуудлууд байсан болохыг илрүүлэхэд чухал ач холбогдолтой байдаг. 2012-оос 2014 онд Монгол улсад бүртгэгдсэн гаж нөлөөний хуудсанд бүгэлсэн чанарын байдалд үнэлгээ хийж үзэхэд хамт хэрэгэлсэн эмийн мэдээллийн хэсэг
эм хэрэглэхээ зогсоосон огноо, эмийн цувралын дугаар, эм хэрэглэсэн заалт, гажнөлөө илэрсэн эмчлүүлэгчийн нас зэрэг үзүүлэлтүүдийг дутуу бөглсөн байх тохиолдол илбэг байсан байна. Иймээс эмийн гажнөлөөг бүртгэх хуудсан дах мэдээллийг бүрэн бөглөж байхыг эмнэлгийн мэргэжилтэн та бүхэн анхаарч ажиллах зүйтэй юм аа. Зайлшгүй мэдээлэх шаардлагатай тохиолдолд шинэ эмийн гажнөлөөг хамруулж үздэг. Эмийн шинээр бүртгүүлснээс хойш эхний 2-3 жилийн хугацаанд хэрэглэгдэж байгаа эмийн шинэ эм гэж нэрлэнэ. Иймээс энэ хугацаанд илэрсэн бүх гажнөлөөг зайлшгүй мэдээлэх шаардлагатай. Зарим орны тухайд эхний 5 жилийн хугацааг шинэ эмийн гэж үздэг. Мөн эмийн ноцтой гажнөлөөг зайлшгүй мэдээлэх шаардлагатай. Ноцтой гажнөлөө гэж эмнэлэг твтэх, эмнэлэг дэмжлүүлэх хугацааг уртасгах, төрөлхийн гажинх ба хөгжлийн бэрхшээл үүсгэсэн, амь насанд эрсдэл учрах хэмжээний эмгэг үүсгэсэн, үхэл төрөх хэмжээний аюултай гажнөлөөг хамруулж үздэг. Судлагдаагүй гажнөлөөг зайлшгүй мэдээлэх шаардлагатай. Судлагдаагүй гажнөлөө гэж өвчтөн зориулсан эм хэрэглэх заавар болон бүтээгдэхүүний шин чанарын тухай мэдээлэлд тусгагдаагүй эмийн гажнөлөөг судлагдаагүй гажнөлөө гэж нэрлэнэ. Хүүхдэд тохиолдсон эмийн гажнөлөөг зайлшгүй мэдээлнэ. Эмнэлэг зүйн судалгаанд хүүхэд болон жирэмсэн эхчүүд өндөр наснуудыг судалгаанд хамруулдаггүй учраас хүүхдэд ямар гажнөлөө илэрч болох нь дутуу судлагдсан байдаг. Үүнээс гадна зайлшгүй шаардлагатай үед зарим эмийг заалтаас гадуур хүүхдэд хэрэглэх тохиолдол гардаг бөгөөд энэ үед илэрсэн гажнөлөөний бүх тохиолдлыг мэдээлнэ. Үүнээс гадна вакцин, гомеопатийн бэлтгэл болон ургамлын гаралтай бүтээгдэхүүний гажнөлөө бүрийг мэдээлэхийг зөвлөмж болгодог. Гэхдээ ач холбогдолтой гэж үзсэн бүх тохиолдлыг мэдээлэх шаардлагатай. Эмийн гажнөлөөний мэдээлэл бүр үн цэнтэй байдаг. Эмнэлгийн мэргэжилтнүүд шалтгаан хамаарлыг батлах нь зайлшгүй шаардлагатай биш, эргэлзэж байгаа тохиолдол болгоныг мэдээлэх зөвлөмж болгодог. Эмийн гажнөлөөг мэдээлэх үйл ажиллагааг сайжруулахад дараах арга хэмжээг авах нь шаардлагатай юм. Үүнд эмийн гажнөлөөний тухай болон түүний бүртгэн мэдээллийн ач холбогдлыг эмнэлгийн мэргэжилтнүүд болон иргэдэд таниулах, эм зүйч сувилагч нар багаар ажиллах, дадлыг хэвшүүлэх, эмийн гажнөлөө аюулгүй байдалтай холбоотой асуудал илэрсэн тохиолдолд шийтгэл хүлээлгэхээс зайлсхийх, тогтолцоог бүрдүүлэх, гажнөлөө илэрсэн үед авах аюулгүй ажиллагааны заавар боловсруулж мөрдөн ажиллаж хэвшил бий болгох, гажнөлөө мэдээлсэн байгууллага мэргэжилтэнд мэдээллийн үр дүн түүний дагуу хэрэгжүүлсэн шийдвэрийн талаар эргэн мэдээлэх тогтолцоог хэвшүүлэх нь эмийн гажнөлөө мэдээлэх үйл ажиллагааг идэвхжүүлэх гол алхмууд юм аа. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.